Сайн уу? Өглөөний минь. За би өнөөдрийг гэрийнхаа хажуугийн цэцэрлэг түрээсэнд хөнгөн хасгалт хийгээд хөнгөн тасгал хийгээд эхлүүлж байна. Би ойрд ер нь нэгэн тасгал хөдөлгөөн гэрчинтэй хийж байгаа. Яагаад тэгэхээр муу мэдээтэй Солонгост корона дахиад гарсан байна. 7 сарын 10-наас ахуулаад одоо ч 8 сар гацсан маа штэ. Тэгээ 8 сарын хүртэл бүр нэлээд тархсан гэж идэ. Тэгээд өнгөрсөн 7 хоногт хүртэл манай ойрын эгч маань хүүхдүүд нь халуураад өөрөө халуураад шинжилгээ өгсөн чинь ковид байна. Тэгээд 7 хоног тусгаар гэртээ тусгаарлагдахаар болчтоо гэж хэлсэн. Тэгэхээр бас нэлээд эгчнтэй байгаа юм шиг байна. Тэгээд Солонгостоос ажиллаж амьдарч байгаа монголчууд, аяллаар ирж байгаа монголчууд маань хэрвээ ханиадны бас ямар нэгэн шинж тэмдэг өгөх юм бол өөрсдөө дуран мэдээж одоо эмчлэхгүйгээр ковидын шинжилгээ өгöd үзээрэй. Хүмүүс нөгөө агаар жуултын ханиадтай андуураад бас нэлээд хүндрүүлээд байна гэж хэлсэн. Тэгээ бүр өвлөхөөс өмнө болоод нийтийн бас дараагийн вакцинжуулалтыг хийх талаар ярьчихжээ. Мэдгүй би болоод одоо тэр вакцин хийх дахиад коронавирус туслах бас яхан айж байна. Яагаад гэхээр надад бол яг сүүлийн 2 жил болоод жоохон сөрөг одоо зүйл мэдрэгдээд байгаа учраас аль болох тусахгүй, аль болох вакцин хийхгүй хичээж байна. Тийм болохоор ерөнхийдөө цацгааны хэрээр тогтоогоо дэмжиж хөдөлгөөнөө эрчимтэй хийгээд витаминээс уугаад нойр хоолндоо сайн байхыг хичээж байна. Тэгээд та нар маань гэсэн анхаараарай. Өнөөдөр өглөөнөөс ахуулаад гадуур нэлээд ажилтай байж байгаад одоо л амс хийж байна. Хархан ярийн кафед орж ирээд гоё кофе уугаад сууж байна. Тэгээ ер нь Солонгостоос энэ брэндүүдийн кафе, нэрийн кафенууд айгүй гоё байдаг. Аяллаар ирж байгаа хүмүүс маань ч гэсэндээ ороод гарахад бол айгүй гоё амттай, зураг авахулгаад тохиромжтой олон гоё газрууд байдаг. Доод давхруудтай болохоор дэлгүүрүүд нь байдаг. Хувцас, гэр ахуй, за тэгээд аксессуар гэдэг доод давхруудаараа шопинг хийж байгаа. Дээшээ гарч ирээд ерөнхийдөө кафед нь кофе уух боломжтой юм газар Сөүлийн Апгужан дүүрэгт байрладаг. Тэгээд мэдээж кофе нь бол бусад кофе шоптай харьцуулах юм бол харьцангуй үнэтэй. Гэхдээ мэдээж гэсэндээ яг брендийн логотой гардаг гэдэг утгаараа бас айгүй онцлогтой. Мэдээж гоё амттай. Айскрим. Гэтэ энэ айскрим арай жижиг нөө. Айскрим гэд би угаана. Яг том ирэх байх гэсэн чинь. Ингэж ярьсан. Гэтэ айгүй гоё амттай. Маш гоё. Уусаа яг нэг амт нь айгүй гоё. Хурц гэх юм уу? Хурц болохоор нэг тийм ихэдэж болж чадахгүй юм байна. Гадаа амар халуун 34 градусаа болохоор бүр ингээд хоолой цаашаа ороод хичнээн ингээд бус уусан ч гэсэндээ ерөөсөө амны цангаа тайлагдахгүй ядраад нойр хүрээд нозоороод амар сайндаа кофе ууж өөрийгөө сэргээж байна.
дээшээгээ 130 м хэрж одоо 1300 м-ийн өндөрт гарч ирсэн байна. Тэгээд одоо 1300 м-ийн өндөрт гарч ирээд хэсэг зогсоод тойроод одоо үзэж харах боломжтой байна. Гэхдээ яагаад юм бэ? Би өндрөөс амар айдаг хгүй юу? Яа, гэхдээ айгүй хэцүү байна л та. Гэхдээ гоё яана. Ямар гоё мэдрэмж бүр сак байлаа. Тэгээд би болохоор 7:30-д суугаад хөрсөн байхгүй юу. Тэгээд яг хөөрж яхад бол ингээд яг гоё нар жаргаад бүр тэг бууж ирсэн чинь хамгийн гол нь нар жаргаад жоохон харанхуй болонгуудаа хотын үзэмж нь бүр тасархаа харагдаж байна. Тэгээд ямар гоё юм бэ. Ер нь бол 7:30-аас 8 цагийн хооронд хамгийн гоё цаг юм байна. Тэгэхээр та нар маань хэрвээ ирэхээр бол яг 7:30-аас 8 цагийн хооронд сууна гэж бодож тооцож ирээрээ. Энэ болохоор ёидууд байрладаг. Тэгээд 8 сарын 23-наас ахуулаад албан ёсоор билет нь борлуулагдаад суух боломжтой. Тэрнээс өмнө болохоор нөгөө чүдээгүн буюу урилгатай хүмүүс сууж ер нь танилцуулах аян одоо явагдаж байгаа юм байна. Тэгээд би болохоор ажлаасаа урилга аваад суусан. Тасархаа байлаа. Би уг нь өндрөөс айдаг байхгүй юу. Сая дээр хэлсэн бахтай мэдгүй дээр жоохон ингээд айх. Тэгсэрнээсээ аюу гоё кайф мэдрээд нэх гоё тийм нэг урт амьсгаа авж байгаа юм шиг. 너무 시원했어. 마음도 그렇고 바람도 그렇고. ойр тийм мэдрэмж аваагүй ямар гоё юм бэ.